Манай улсын иргэдийн тамхинд донтогчдын тоо нэмэгдэж, насжилтын хувьд жил ирэх тутам залуужиж байсан. Энэ тоог багасгах зорилгоор засгийн газраас олон ажлуудыг шат тараатай хийж хэрэгжүүлж байгаа. Харин үүний үр дүнг импортоор орж ирж байгаа тамхины тоо үзүүлэлтээс харж болох юм а. Манай улсын хувьд нийт 10 гаруй улсаас тамхи импортордог бөгөөд Сингапур улсаас 20.1%, Бүгд найрамдах Солонгос улсаас 13%, Орос улбаны улсаас 16%, Казахстан улсаас 31% буюу хамгийн өндөр хувиар тамхи импортлдог байна. Тамхи хүний бид хортой гэж хүн бүр ярьдаг. Гэвч тамхинд донтогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, тэр дундаа эмэгтэйчүүд 10 жилийн сурагчид тамхинд илүү их орох болсон. Харин энэ жилийн тамхины импортын тоо багассан нь тамхинд орогчдын тоо багассан төдийгүй иргэд тамхинаас татгалзаж байна гэж ойлгож болохоор байгаамаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар янжуур тамхины импорт 51.4 сая $, хүрч өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар буурсан. Гансаар татах зорилттой дүнсэн тамхины импорт 1 сая $, хүрч өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурсан. Үйлдвэрлэлийн зорилттой тамхины түүхийд 3.5 сая $, хүрэж өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурсан. Манай улс 2010 онд 22 сар ширхгээр янжуур тамхи импортлож байсан бол 2012 онд 1 тэрбум 982 сая 400 мянган ширхгийг импортлжээ. Харин энэ жил 1 тэрбум 850 сая 500 мянган ширхгийг импортлсон нь мөн оны өмнөх үетэй харьцуулбал 6.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаамаа. Харин дүнсэн тамхины хувьд өнгөрсөн 11 сард 226.7 тонноор импортлсон нь мөн оны өмнөх үетэй харьцуулахад 9.1 хувиар өссөн байна.